За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За манай дараагийн подкастын дугаартаа бас хүрэлцэн ирсэн та бүхэндээ бас баярлалаа. За өнөөдрийн зочдоор болохоор манай Оюка болон Боги гэд хоёулаа туршлагатай арилжаачид трейдер маань оролцож ирсэн байна. Манай хоёр маань болохоор өөртөө бас бие биентэйгээ хамтран ажил бас community үүсгээд эмэгтэйчүүдийг дагуулж байгаа хүчтэй эмэгтэйчүүд ирсэн байна тий. За тэгээ та бүхэн маань өөрсдийнхөө бас тухай нэмэлтээр ингэ танилцуулаад өгөөч. За сайн байцгаана уу? За XM-ийн подкастт оролцож байгаадаа маш их баяртай байна. Тэгээд намайг Оюка гэдэг. За арилжаа хийгээд ер нь бол 1 жил гарсан болж байна. За 8 сараас хойш XM-ийн партнер болоод өөртөө өөрийнхөө одоо их хүрээнд community үүсгээд ингээд явж байна. Баярлалаа. Сайн байцгаана уу? Подкаст үзэж байгаа хүмүүстээ бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд XM-ээс урьж оролцуулж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Намайг Боги гэдэг. Би партнер болоод 5 сарын 3-наас хойш XM-ийн партнер болж ажиллаж байгаа. Арилжаа хийгээд ер нь бол 3 жил болсон байна. За ойлголоо. За тэгэхээр хоёр минь хоёулаа бас арилжаа хийж байгаа. Гэхдээ мэдээж бас нөгөө арилжаанаас гадуур ажил хийдэг баг тий. Тэгэхээр тэрний хадлаар бас танилцуулаад өгөөч. Миний хувьд хэвлэх үйлдвэрийн захиалгын менежерээр ажилладаг. Захиалгын менежерээр ажиллаад ер нь бол 2018 оноос хойш захиалгын менежер хийж байгаа. Тэгээд ажлынхаа хажуугаар арилжаа хийдэг. Нэмэлт орлого болгож анханасаа арилжаа хийж эхэлсэн байгаа. За миний хувьд бол нэгтлэн мэрэгчлээ. Тэгээд одоо л гадаадын хөрөнгө оруулалттай компанид ерөнхий нэгтлэнгээр ажилладаг. За гайхалтай. Тэгэхээр бүтэн цагийн ажилтай. Тэгээд яг ер нь бол нэмэлт орлогоор л хоёулаа адилхан зорилготой байгаа юм байна тий. За тэгэхээр манай хоёр ч бас хоёулаа ээжүүд байгаа. Тэгэхээр та хоёр маань хоёулаа бүтэн цагийн ажилтай. Тэгээд дээрэс нь хүүхэд гэр бүлийн хариуцлага өөртөө. Тэгэхээр одоо яг арилж байгаа ингээд хэр их одоо арилжаанд цаг хугацаа зарцуулж байна тий. Ер нь бол арилж байгаа ямар шүү хэлбэртэйгээр хэв маягаар авч явдаг вэ? За ер нь бол өглөөрт босоод яг нөө арилжаа season 1 тэгэхэд л тэгэл нөө арилж байгаа хараал нэг 7-оос 8-ийн хооронд тэр үед бол арилж байгаа хийдэг. За бусад цагт нь бол нөгөө хүүхдэд цэцэрлэгт зүүн тэгээ ажил дээр очиж ажиллаа хийн. За тэгээ орой болохоор нэг хүүхдэд цэцэрлэгээс нь аваад гэртээ хараад тэгээ нэг хоолунд энэ хүчөөд унтуулчаад нэг Нью-Йорк дээр ажиллаж байдаг. Миний хувьд болохоор Оюктай яг ялгаагүй өглөө яг маркет нэгдэл 7-оос яг 8-ийн хооронд ер нь өглөөний арилжаагаа хийцдэг. Ер нь Азийн цагууд дээр л арилждаг. Оройн арилжааг бол нэг хийгээд байдаггүй. Жохон хэцүү байдаг. Тийм үү. За тэгвэл одоо ингээд та бүгд хоёулаа бас арайж өөр арга барилтай ш нэг нь болохоор өглөө орой хоёулаа орж ийн. За манай Оюка болохоор өглөө оройдоо орж ийн. Манай Боги болохоор өглөөдөө орж ийн. За энэ нь болохоор ер нь амьдралын хэв маягт хэр их нөлөөлж байна вэ те? Ер нь одоо мэдээж ингээ арилжаа хийж гиснээс хойш бас нэг өөрчлөлт гарч ирсэн баг. Тэрнийхээ талаар бас бид нарт илүү тэрнгүү мэдээлэл өгөөч. За амьдралын хэм маягт бол нэг өөрчлөлт ороогүй. Ер нь бол өглөөр тусдаг гэсэн. Тэгэл өглөөр тусаал яг нөгөө хүүхдээс ирэхээс өмнө бүх ажлуудаа амжуулаад тэгээд орой жоохон өөрчлөгдсөн гэх юм бол эрт унтдаг байсан. Тэр нь жоохон оройтоод за нэг 12-оос 1-ийн хооронд унтах ч юм уу тэгээд. Тэгээ амралтын өдрөө бол айгуу сайн орой нөхөөд тэгээ яг нөгөө амралтын өдрөөр бол айгуу сайн амрахыг хичээдэг. Манай эмэгтэйчүүд ч угаас амар олон эмэг зэрэг амжуулж чаддаг тийм чадвартай штэ. Тэгэхээр ерөөсөө ингээд хүндрэл учирсан юм бол ерөөсөө байхгүй. Өглөөдөө угаасаа л эрт тосдог байсан. Тэгэл өглөө эрт тосоод өглөөнийхөө одоо тасгал сургуульд үед энэ тэрмтгийг хийчихэл тэгэл арилжаандаа цагаа зарцуудаал тэгэл өглөө ажилдаа яваад өдөр хүүхдээ ирж ийн үү яаж ийн манай хүүхд харсан гоёког хүүхдийг бодвол том л доо. Тэгээд хүүхдээ яаж ийн гэж зохицуулчаад ер нь ажлын 8 цагтаа бүтэн ажилдаа зориулчаад тэгэл орой Нью-Йорк дээр арилждаг нэг шалтгаан нь болохоор зэрэг ер нь хөдөлгөөн хаашаа явах чинь хаашаа явах чинь гэдэг мэдээлэлээ авчаад унтчихдаг л тийм. Нэг тийм амьдралд бол хэмнэлт өөрчлөлт гарсан юм байхгүй, нэг ачаалал болсон юм байхгүй. Тэгээд тэрүүгээрээ нэмэлт орлого олж байгаа нь бол айгуу давуу талтай байгаа. Чөлөөт цагаараа л мөнгө олж ин да. Бараг тийм. За ойлголоо. Тэгэхээр чи одоо ер нь юу гэсэн үг вэ? Өглөө оройдоо орно гэхээр ер нь нэг орохтой хэр их цаг зарцуулдаг? За ер нь их удаан би ч юм болохоор яг нэг юм удаан арилжаа хийдэг хүн биш байхгүй. Нэг скалп
Тэгэл ороод гараал тэгэл явчихдаг. Ер нь аль нэг 30 минут ч юм уу тийм. Тэгээд яг сүүлийн үед гэх юм бол яг за хизээлээ нэг сард би чинь яг нэг 30 минутын дотор олвол бүр ингээд $3,000 хийчихсэн байхгүй. Вау. Тэгэхээр ер нь бол ингэж удаан их ингэж юу байгаа гэдгүү. Тэгээ шинжилгээ ихтэй жоохон уддаг. Тэгээ яг арилжаанд орвол айгүй тэгж удаад гэдгүү. Тэгж удаан барьж чаддгүй төрлийн хүн. Тэгээ удаан барьж сурнаа л гэж бодлоо. Би болохоор айгу удаан барьдаг. Ер нь бол одоо жишээ нь өглөөний оролтоо хийчгээд тэгээд тэр маань ингээд Азийн цаг бүтэн дуусах хүртэл одоо нэг чигийн хөдөлгөөн харцдаг штэ тий. Тэгээд энэ зэгээс яг л явах байсан байна да гэд ингээд оролтоо хийчээд тэгээд ерөөхдөө орхичдаг. Аз дуустал ч юм уу тийг орхичдаг. Тэгээд ер нь бол гэтээ скальп хийх үедээ бол бас хийчдэг. Тэгээд яг нийт цагийн хувьд гэх юм бол өдөртөө арилжаанд бол нэг 3-аас 4 цагийг л зарцуулж ах шиг байгаа. Шинжилгээтэйгээ нийлээд. Гэтээ ингээд нөгөө нэг олон юм зэрэг амжуулдаг гэжтэй те тэр хооронд ингээд ажиллаа хийн юмнуудаа ингээд зохицуулна яг тэгж явж манай байгаа. эмэгтэйчүүдийн ингээд гол давуу тал маань болохоор мультитаскер олон таскыг нэг доор хийх боломжтой. Ямар ч асуудал байхгүй те. Яг тэгж л амжуул. Тэгэхээр та хоёр минь хоёулаа бас нөгөө өөр арга барилтай юм байна тий. Тэгээд та хоёр минь хоёулаа хамтаа хосолж ингээд нийлж бас арилждаг. Тэгэхээр одоо яаж одоо ингээд энэ манай хосолж арилждаг вэ? Энэ талаараа жоохон мэдээлэл өгөөч. Хоёрынх нь арга барилууд нь бас баг зэргийн өөрчлөлттэй байна. Гэхдээ давхцсан бас зүйлсүүд байгаа юм байна. Гэтэ яг хошиж нийлж ажиллахад одоо ингээд өөр өөрсдийн чинь арга барилууд хэрхэн нөлөөлдөв тий. Би биндээ ямар давуу тал бас ямар цул тал эсвэл одоо манай үзэгчид бас харж байгаа бах. Одоо ийм арга барилууд ингээд бас ийм даваа талтай, ийм сул талтай байдаг тий. Тэрний хадлаар илүү гоё дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ер нь аль нөгөө тусдаа шинжилгээ хийчихэд тэгээ хоорондоо ярилцдаг л та. Тэгээд одоо ингэж харж ийн тийж харж ийн гэдээ ярилцаад тэгээ хэрвээ яг хоёулаа нэг чигт харж байгаа юм бол хамтдаа ингэ ярилцаа явчихдаг. Хэрвээ ингэ эсрэг чиг харж байгаа юм бол яг тухайд бол хамтдаа ярилцаа гэхгүй тэгээд тусдаа авчдаг. Зөв. Тэгэхээр та хоёр өмнө нь болохоор бас мэдээж тусдаа ингээд арилжаа хийгээд явдаг байсан баг тий. Тэгээд яг юунаас болж хоёулаа хамтдаа нийлээд одоо community үүсгээд бас ингээд босод эмэгтэйчүүдтэй, бос трейдерүүдтэй ингээд гоё нөлөөлөл үзүүлье гэдээ одоо ийм зорилгыг тодорхойлсон бэ? Нөгөө Хсемийн гала дээр битээр анх танилцчихсан. Анхны гала дээр 2024 он. Тий 24 оны. 24 оны 9 сард Монголд анх удаа болсон. Тэрэн дээр олон анх битээр танилцчихсан. Тэгээд тэрнээс хойш ер нь бол айгүй холбоотой явж байгаад за ер нь бол ингээ хоёлаа сая 26 он гарахад л ер нь бол зорилго тавиал хоёлаа ингээ хамтдаа ингээ арилжаа хийж эхлэе. Ингээ хоёлаа ингээ партнер болсон юм чинь. Тэгээд бусад эмэгтэйчүүдэд бас нөгөө мөнгө олох тий бас нөгөө санхүүгийн эрхчлөөнд нь хүрэхэд нь бас ингээд хамтдаа цуг ингээд туслаад бас ингээд хамтдаа урагшлаад ингээд явъя гэдэг зорилгыг хамт тавиад тэгээд ингээд хамтдаа арилжаа хийгээд эхэлсэн. Манай аюукагийн хувьд бол ер нь бол хүүхдээ гэртээ харж явах үеэсээ л ихсэн тий. Би бол яг хуу ажлынхаа хажуугаар ингээд нэмэлт орлого олъё гэдэг үүднээсээ эхлээд тэгж авсан байхгүй юу. Тэгээд бид хоёрын нөгөө гол зорилго маань ерөөсөө л нэмэлт орлого олох гэдэг зорилготой. Тэгээд хамтдаа энэ ондоо ингээд хос партнер гэдэг зүйлийг ингэж гаргаж ирэх эмэгтэйчүүдтэй зориулаад ингээд эмэгтэйчүүд ингэж чаддээ шүү гэдгийг харуулах гэж зорилго тавьж явж байгаа. За тийм байна. Одоо мэдээж одоо бас илүү гоё нэг эмэгтэйчүүд маань гэдэг нь илүү гоё онцлогтой. Бас өөр мультитаскер, эмэгтэй хүний ур чадварчин нэг арай жоохон заримдаа уян болж бас ингээ айгу чанга байж чаддаг тий. Гэхдээ яг нөгөө бидний одоо ингээд арилжааны зах зээл маань өөрөө болохоор яг эрэгтэйчүүдээр илүү даван гайлсан байдаг тийм үү. Тэгэхээр яг энэ зах зээлд орж ирэхэд за эмэгтэй партнер, эмэгтэй одоо инфлюенсер гэд орж ирэхэд ерөнхийдөө өөрсөнд нь ямар одоо нөлөө байсан бэ? Давуу тал, сул тал тий. Одоогийн байдлаар яг ямар шүү нөлөөтэй байна вэ? Ер нь аль нэг эрчүүдээс нэг дутаад ахгүй гэж орсон. Тэгэл суралцаад тэгэл явж байгаа. Ер нь бол нэг тэгж амар тийм сул тал идэр бол байхгүй. Тэгээ юу дэжгүү тэгэл явж байгаа. Тийм эмэгтэйчүүд ч одоо айгу тийм хүлээцтэй чанараараа бас амар юм өндөр өгдөг шүү дээ тий. Хүлээцтэй байх чадвар айгу сайтай. Одоо миний хувьд өөрөө яг тийм төрлийн хүн. Тэгээд тийм болохоор нөгөө нэг эрсдлийг амар ингээд тооцоолдог.
Тэгээд баргийн л нөгөө эрсдэлтэй үед ингээл арилжаа хийхгүй байх ч юм уу тийм зүйл дээр айгуу сайн ингээд бодож явдаг учраас нэг тийм амар алдагдлыг ингээ багасгаж чаддаг тийм давуу талтай болов уу эмэгтэй хүмүүс гэж бодож байгаа. Ирчүүд ч амар зоригтой байдаг. Гинтийн шийдвэр талгүйгээр эмэгтэй хүмүүс болохоор яг ингээд нэг өдөртөө нэг төдийг олчиодаа гэсэн зорилго тавиал миний хувьд яг тэгжил явдаг. Тэгээд тэгчээл тэрийгэ хийсэн бол тэгэл нөгөө илүү шунахгүйгээр тэгэл арилжаагаа тэр өдрийн арилжааг зогсоочдөг. Зөв. Тэгэхээр та хоёр нь хоёулаа бас ингээд ер нь бол гэр бүлдээ бас нэрмэлт орлого олох зорилгоор орж ирсэн юм байна. Гэтэ одоо ингээд маш олон нэрмэлт орлого олох боломжтой салбарууд байгаа тий. Тэгээд яагаад яг энэ дундаас арилжаа хийж одоо нэмэлт орлого олъё гэсэн шийдвэрийг гаргасан юм болоо? Би бол 2013 онд би анх нөгөө нэг ажилд орж исэн. Хүүхдээ төрүүлээд тэгчгээд зүгээр ингээд нөгөө тухайн үед юм нэг арилжаа байдаг гэдгийг ингээд мэдэж авч исэн. Тэгээд жоохон ингээд судалж явж агаад дунд нь орхичоод тэгээд ер нь сүүлийн 3 жил ингээд тэр дунд ингээд уншаал судлаад ингээд явж исэн л да. Тэгээд эндээс мөнгө олох боломж айгүй их байд юм байна гэдгийг мэдэж авсан байхгүй. Тэгээд ер нь айгүй олон жилийн өмнөөс л сонирхож исэн. Тэгэл тэрийгээ л биелүүлсэн гэх юм уу. Тэгээд тэрнээс нэг яг ингэн гэж бол нэг тэгж яваагүй. Тэгээд өөрөө сонирхолтой юм байна гэж би сүүлийн үед өөрийгөө бодоод байгаа. Гэтэ нэг тийм амар тийм бас мэдээж ингээд нэмэлт орлого олох чухал л да. Зүгээр энэ зах зээл ингээд амар маш сонирхолтой байгаа миний хувьд. Бүр ингээд өдөр болгон ингээд шинжлэгддэг. Өдөр болгон ингээд дэлхийн ингээд санхүүгийн мэдээлэл дээр ингээд тоон баримтууд дээр ингээд өдөр болгон шинжлэгдэж байгаа нь амар сонирхолтой. Тэгээд бас ингээд зөвхөн ингээд Монголын гэлтгүй ингээд энэ чинь ингээд дэлхий дээр ингээд эргэлдэж байгаа ингээд хүн болгон сонирхож штэ ер нь бол тий. Тэгэхээр энэ болгонтэй ингээд хөл нийлүүлж алхах нь бас миний хувьд айгу үнцэнтэй байгаа гэх юм уу. Мэдлэг мэдээлэл хэлэх нь айгу сонирхолтой л байгаа. Тийм шүү дээ. Одоо арилжаа хийхэд чинь ингээл талаас мэдээлэл аваад тэрэн дээрээ дүн шинжилгээ хийж ерөөхдөө бол арилжаанд орж сурахгүй шүү дээ. Ялангуяа одоо нөгөө нэг голд, силвер гэл нөө металлууд тий бүр ингээд дэлхийн зах зээлтэй бүр амар бүр ингээд нэгт холбоотой байдаг. Тэгээд ингээ амьдралд ч гэсэндээ амар хэрэгтэй мэдээллүүдийг бид нар ингээд цаг алдалгүй авч чадж байгаа нь айгүй хэрэгтэй байгаа. Таны хувьд? За миний хувьд бол яг нөгөө жирэмсэн манай хувьд одоо 2 настай. Тэгээд нөгөө жирэмсэн болоод төрснийхэн дараа яг нөгөө Forex-ыг сонирхож эхэлчихсэн. За тэгээд хамгийн анхaalж яг нөгөө Forex-ыг хаанаас мэдсэн бэ гэхээр ер нь бол эцэг трейдерээс яг мэдчихсэн. Тэгээл за XM гэдэг брокер байт юм байна гэд XM-ийн хэрэглэгч болж ирсэн. Тэгээл ер нь багаар эхлээд демо дансан дээр ажиллаж ажилласан. Тэгээд багаар мэдээл за ингээд эндээс бас мөнгө олох боломж байд юм байна. За нэг өдөртөө за нэг $100 ч юм уу тэгээ $50 ч юм уу ингээд л ороод ирэхэд гэртээ сууж байгаа ээж чинь тэр чинь бас амар их мөнгө шүү дээ. Тэгэл ядаж хүүхдээ хаан сүү памперс гэл авчна. Тэгээд за ингээд эндээс олох боломж байд юм байна. Тэгээд илүү их одоо тэг XM-ийн талаар судлаад за партнер олоод бас нэг партнер талаас нөө бизнес энэ бол бас бизнес болчихж байгаа шүү дээ. Тэр талаасаас мөнгө олох боломжтой юм байна гэд партнер болчихсон. Гоё сайхан гоё түүхүүд байна. За тэгэхээр одоо ингэж мэдээж та хоёр маань бас нэлээд урт хугацаанд ингэж арилжаа хийчихсэн байгаа юм байна. Яг энэ үед ингэж шантарч исэн мөчүүд байдгүй тий. Шантарч жагаад яг хизээ ингэ өөрт чинь тэр хонглын үзүрт гэрэл харагдан гэдэг шиг тийм мөч тохиолдож исэн бэ? Ер нь бол шантрах үед байлгаа хаа. Тэгэл нөгөө чинь нөгөө хүн чинь байнга олно гэж аахгүй шүү дээ. Тэгээ заримдаа олгаалтна. Тэгэл алдчихаал тэгэл жоохон өөртөө готраал ер нь болдог ч юм лөө. Тэгэл тэр тухайн юм бодолд тэгээ бодож бол тэгэл маргааш нь заа ингээл арилж. Угаасаа ингээ нөгөө хараа сурсан болохоор бүр ингээд баг ингээл гэртээ суучихтаа ингээл арилжаараа хараад ингээд сурсан болохоор тэгэл яалтчгүй ингээл дадлаа орчоод тэгэл ер нь болгонд байдаг баг. Ер нь зуршил болчихсон тий. Тэгэд өнгөрсөн 25 оны 4 сард болол нөгөө XM-с тэмцээн зохиожсан. Тэгээд нөгөө гатгшаа авах хэрэгтэй. 1-р харинд орох юм бол Таиланд 21 манай урамшуул дээр тий. Тэгэхээр
Тэрэндээ болохоор би санамсаргүй гэх юм уу. Арилжаа за энэ тэмцээн болж байгаа юм байна. За энд ингээд ороод үзье гэд. Тэгээд 4 сарын 1-ээс 30-ны хооронд хамгийн их нөгөө өндөр лот арилжаа хийсэн. Хүмүүс шалгарч исэн. Тэгээд Японы ирэх авчихсан. Тэндээс ингээ урам аваад энэ чинь бас болох юм гэдэг. Би юу яаж болох юм бэ? Арилжаа гэд бас ингээд амжилт гаргаад бас гадагшаа аялаад тэгээд бас тодорхой хэмжээний орлоготой ингээд байж болох юм байна гэх. Тэндээс айгүй урам авчихсан. Миний хувьд бас ялгаагүй. Ер нь бол би хоёулаа хамт орсон шүү дээ тэр тэмцээнд те. Тэгэхэд оюука тэгж яагаад би чинь $100 нь эрхлөө, хэдэн доллар эрхлөө бас тэгж кэшээр авч исэн байхгүй тэмцээн. Бас айгүй гоё байсан. Та тэр үед бас тэр тэмцээнд бас хамтдаа орж ирсэн юм тий. За. Яг тэмцээнд тусаад тийм богино манай дээр л хоёлаа яг тэр тэмцээний талаас ялцсан баяр хүргээд зэрэг. Yes. За. Үнэхээр гоё бас тэмцээнд орж үзсэн байна. Хөшөө одоо бусад тэмцээнүүд орж үзсэн үү? Ер нь бол манайх бас ингээд нэлээд олон зөвхөн одоо ингээд тогтмол одоо нэг сарын урамшуул гэхээс гадна бас тогтмол урамшуулаад явдаг. Та бүгд маань тэмцээнээс өөр бусад тэмцээнүүдээс маань оролцоод ч юм уу шагнал урамшуул авч үзчихсэн үү? Демо тэмцээнд бол орчихсан. Тэгтээ бол шагнал урамшуул авч байгаагүй. Тэгэл ер нь бол ихний 100 явж байгаа л тэгэл алдчихмал. Тэгэл ер нь хал яг шагнал бол авч байгаагүй. Демо тэмцээнүүдэд орчихсан. Аюух тийм боломжийг бас өгч тэгсэн юм. Тэгээд кредитээр зөндөө олон бас урамшуул авчихсан. Тэгээд сая 11 сар биш ээ 11 сар төшөө. Тийм 11 сар өөрийнхөө community-д зориулаад XM-тэй хамтарч одоо демо тэмцээн бас зохиожсон $1250 шагналын сантай. Тэгээд хүмүүс маань бас аюу идэвхтэй оролцоод тэгээд шагналуудаа авсан аюу happy байсан. Тэгээд нөө шагнал дайранд орсон хүмүүсүүд маань бас над руу ирчээд баярлалаа гэж биччихсэн. Тэгээд бас хүмүүс ингээ мөнгө олоод хаар бас аюу урам авд юм л шүү дээ. Өөрөө олцсон юм шиг ингээд аюу баярлалаа. Тэгэхээр бас хүмүүст маань боломж байгаа шүү гэдэг бас XM-ийн бас ингээд бас монголчуудад бас аюу юу яаж байгаа таниулж байгаа тий мэдлэг бас олгож байгаа. Тэгэхээр бас та нар маань бас XM-ийн сургалтууд тий XM-ийн бас нөө хэрэглэгч болоод тэгээд нэг арилжаа хийгээд үзээд өнгөө сургалтуудад нь суугаад тэндээс мэдлэг олоод тэгээд өөрийнхөө хэмжээнд бас арилжаа хийгээд үзээрэй гэж бас өөрийнхөө зүгээс эмэгтэйчүүдтэй залуучуудтай бас хандаж хэлмээр байна. $1 $1 гэхгүйгээр чи миний нэмэлт орлого шүү гэдэг байдлаар хандах юм бол ер нь бол хүн мөнгийг ингээд хадгалж чаддаг. Миний одоо жишээ нь туршлагаас гэх юм бол би одоо ингээд угаасаа аюул шантардаг, үнэхээр шантарах үе заримдаа байдаг. Гэхдээ би 7 хоногийн эцсээрээ ашигтай гарыг гэдэг зорилгыг өөртөө ингээд тавьчихсан. Тэгээ яг 7 хоногийн эцсээрээ ашигтай гарч байгаа л одоо өнөөдөр алдчихлаа тэнгууд маргааш нь олцдог гэ яг 7 хоногийн эцсээр ашигтай гарах нь л чухал учраас 7 хоногийн эцсээр ашигтай гарыг гэдэг зорилго тавиал тэгэл арилцсан. Тэгээд өнгөрсөн оны хувьд 25 оны 6 сар хүртэл 24 оны 12 сараас 25 оны 6 сар хүртэл би яг тухайн 7 хоногт олсон мөнгөө яг ингээд хугацаатай тийм долларын даасанд хадгалаад байсан. Тэгээ хадгалж агаад би шинэ машин авсан. Вау. Тэгээд маш томор байгаа тэр машинаа ингээд урьдчилгаанд өгөөд шинэ машины урьдчилгаагаа ингээд бүрдүүлээд тэгээд шинэ машин аваад тэгээд одоо тэр шинэ машиныхаа лизингийг би ингээд өдрийнхөө долларын орлогоор арилжааныхаа орлогоор өдөрт нь татаж аваад тэрийг ингээд сардаа нэг удаа ингээд зарцуулдаг байдлаар тэгэж явж байгаа. Тэгээд энэ маань надад бас амар том урам болсон. Ийм боломж байд юм бэ гэдгийг би бас ингээд айгуу сайн олж харсан. Вау. Тэгээд ерөөсөө ингээд одоо XM хамгийн гоё юм баггүй юу? $5 байхад татаж болдог шүү дээ. Тэгэл ингээд нэг оролт хийгээл одоо $100 даасан дээр 105 болчих юм бол 5-ыг шууд татаал 10 байвал татаал $5 хүржил байх юм бол ингээд би шууд ингээд татчихдаг байсан байхгүй. Тэгэнгүүт ингээд орлогоо татчихангууд буцаагаад маргааш нь тэр мөнгө нь орж ирэхэд амар их ингээд урам авдаг. Тухайн үедээ ингээд
заримдаа арилжаа хийж байгаад амар фейлд оролт хийж мэж штэ. Тэгэхдээ тэр өдрийн $100 ч юм уу шатчихдаг ч юм уу те. Тэгэхэд маргааш нь тэр орлого нь ороод ирэхэд амар урамтай байдаг байхгүй. Ингээд сэтгэл зүй шал өөр идэг гэх юм уу. Мөнгө нь ороод ирчдэг учраас. Тэгээ манай XM-ийн татаа алтын хурд бас айгүй сайн байдаг. Хүмүүс ингээд тэгээд идэ наа чи яг үний юм уу гэд ингээ асуудаг. Тийм хүмүүс одоо хүртэл байдаг. Үнэн шүү гэж хэлмээр харуулчихгүй. Нэ гэдэг. Яг тэр нөгөө $5 татдаг нь амар тийм. Би бол яг арилжаа гээл мөнгө оллоо шууд татдаг байхгүй. Тэгэхгүй бол зөөр ингээ хуримтлуулаад ингээд тэгэнгүүтээ дахиад нөгөө тэрүүгээрээ арилжаанд ороод тэрээр арилжаанд ороод тэгэд алдсан үе бол зөндөө байсан. Тэгээ одоо шууд арилжаа гээл 5 ч байсан хамаагүй шууд татчихдаг. 8, 7 болооч байсан хамаагүй татчихдаг. Тэгээ ингээд банкныхаа уулыг харахаар ингээ айгуу гоё ингээд тэр чи амар гоё олон ингээд татцсан ингээ одоо харагддаг. Орлогонод харагддаг. Тэгсэн бол яг татаа болт нь бол айгүй хурдан өнөөдөр татлаа гэхэд 2-4 өмнө татлаа гэхэд маргааш өглөөнд ороод ирдэг. Тэгээ 4-өөс хойшоо бол нөгөө өглөөнд өглөөс сэргээл дансаа харахаа шууд дагаа өмнөдтэй таталтаа. За үнэхээр гоё юм байна. Тэг манай хоёр бас үнэхээр гоё нэг сэтгэлийн ингээд хатуу жилтайгаар тий багч байсан ихч байсан яг ингээл энд ашигндаа хүрнэ гэдэг байдлаар гоё явж байна тий. Яг яаж одоо ийм өөрсдийнхөө хэв маягийг олж чадсан бэ? Ер нь бол айгүй зүйл энэ тэндээс суралцчихсан. Тэгэл алдах ч үе байсан, оноох ч үе байсан. Тэгээд за ер нь бол энэ хэв маяг надад таарах юм байна, болох юм байна гэд одоо л яг ингээд зөв ингээд дадлна ингээд сууж эхэлж байна. Дадал суух хүртлээ бол ер нь айгүйх алднаа. Тэгээд тэгээ өөрөө ингээ алдаад шалтарсан хүмүүс ингээ байдаг. Уустаа удаа юм байлээ. Наа чи хэцүү гэл ингээ. Тэгхгүйгээр ингээ нөгөө өөрийнхөө арга барил тааруулаад тухайн одоо нөгөө нэг арилжаа хийх цагуудаа тодорхойлоод тэгээд би яг одоо өнөөдөр ингээ $50 олоод зогсё гэдэг байдлаар хандаад тий. Тэгэх юм бол яг ингээ ингээд өөртөөгөө л айгүй ер нь ингээл байнгын тултаж байнгын л ажиллаж идэг. Тэгжээч яг ингээ өөрийнхөө арга барилыг олж аавна. Тэгэхгүйгээр ингээл ерөөсөө ингээл маркет одоо тэгж хөдөлж ийн ингэж хөдөлж ийн. Одоо өстө тэх юм шиг байна. Одоо ингэх юм шиг байна. Одоо өснө одоо буурна гэдэг сэтгэлийн хөдлөлөөр ерөөсөө хандаж болохгүй гэдгийг айгуусаа ойлгосон. Тэгээд яг ингээд мөрөөдлийн самбар зурж агаад яг мөрөөдлийн самбар дээрээ бичээд мөрөөдлийнхөө дэвтрийг хөтлөөд яг тэгэл окей өнөөдөр энийг олцсон юм чи одоо ингээд зогсоо гэдэг байдлаар өөрийгөө одоо ингээд дарддаг гэх юм уу. Тэгхгүйгээр ер нь бол ингээд зогсоо загвал арилжчих гад байдаг. Тийм ерөөсөө л цаг ямагт ингээд өөртөөгөө л тулдаад байж идэг. Тэгжээч л ингээд ашигтай арилжаачин болно шүү гэж хэлмээр байна. Нөө бас битэрэг бас нөө мэдгүй хүмүүс бас аягүй хөдөлж магадгүй тэгээ forex гээд юу юм те. Тэгэд хүмүүс ч яг нөө би ч анх ерөөсөө мэдгүй байж байгаа л нөө хүмүүсийн стори дээр үзэл хүн хэдэн төгрөг олчлоо. $1000 олчлоо, $2000 олчлоо гэл. Тэгвэл яг нөгөө тийм мөнгө олох юм шиг. Тэгээд аягүй алдчихсан үе байсан. Тэгэхээр та нар минь бас яг сайн яг ингээд 100 газраас нь тэгээ зөв мэдээлэл аваад яг бүх юм ингээд суралцаад тэгснийхаа дараа бас өөрийнхөө мөнгө ол нөө алдаж болохгүй боломжийг алдаж бол гэдэг шүү дээ. Тэгэхээр өөрөө алдагдaltaй орохгүйгээр тэгээ өөрийнхөө мөнгийг хайрлаа. Тэгээ суралцсныхаа дараа бас ингэж арилжаанд ороод мөнгө олох боломжийг өөртөө бий болохоор ойл гэж хэлмээр байна. Тэгээд угаасаа яг тэгж хийх боломжтой бүх зүйлийг XM дээр ингээд байж байгаа сургалтууд нь байгаа. Демо данс нь байна. Дансаа нэгээд демогоор үзэж байгаа. Одоо юу пип гэж юу эдийн гэл тэрнээс ихсүүлээд тэр болгоныгоо сайн судлаад явах юм бол нэмэлт орлого олох маш их боломжтой. Би ч анх ерөөсөө спредэж мэдгүй шууд арилжаанд орчихсон байхгүй юу. Тэгэхээр одоо бас нөгөө хүмүүсийг бас тэгж битээ алдаасай гэж айгуу хүсдэг. Тэгээд өөрийнхөө яг мэдсэн сурсан зүйлээ тааралцсан болгондоо ингээд яриад ингээд явгайгуу дуртай. Одоо тэгээд яг
ангийнхандаа хүртэлтэй 10 жилийн ангийнхандаа хүртэл ингээл яриад одоо ингэ тгий гэж. Одоо эндээс хичээлүүд ингэ тэг гэл XM-ийн яг бүх нөгөө юунуудад нь Telegram тэ Discord дээр сугуудад нь бүгдээр ингээл нэгдүүлээ явдаг та. Та хоёр мань өөртөө бас анхтыг юунаас ингэж суралцж байсан бэ? Суралцаад арга барилаа олоод тий одоо арилжааны одоо энэ хэв маягийг төвлөж өгсөн. Одоо ч гэсэн мемлдэр одоо ингэж өөртөө бас хөгжүүлээд явж байгаа бах. Тэгэд бас ингээ ирж байгаа мэдээлэл сургалтуудыг яаж ялгаж салгаж тий энийг нь би одоо ингээ хүлээж авч болж юм тий энийг нь одоо ингээ магадгүй ингээ хоёрт ингээ ялгаж байгаалах тий ингээ тэднийгээ ингээ яаж ойлгодог вэ? Ер нь өөрөө амар их оролцсон гэх юм уу YouTube айгүй худаг байсан. Тэгэл YouTube худаг байж байгаа л тэгэл өөрөө айгүй их оролцсон. Тэгэл ингээл сошиал дээр сүүлийн үед бодвол сүүлийн жилүүдэд бол сошиалаас айгүй их мэдээлэл авч байгаа ч. Тэгээ сошиал дээр мэдээлэл авч байгаа. Тэгээд ийм юм байдаг гэдгийг ингээл ер нь ингээл мэдээл өгдөг байсан, судлаад өгдөг байсан. Тэгэл явж байгаа сүүлийн 3 жил айгүй яг арилжаанд ингэж гүнзгий орсон байхгүй. Тэгэхдээ XM-ээсээ ер нь ихвчлэн мэдээллүүдийг ер нь авч болохгүй мэдээлэл гэж баг байхгүй дээ. Бүх мэдээллийг XM-ийн education хэсгээс бол авчдаг. Ер нь одоо авсаарч байгаа. Миний бас яг анх YouTube ухаал тэгээ бага хүмүүсийн хичээлүүдийг үзээл яг ингээл өөрийнхөө арга барилыг олохгүй явчихсан. Тэгээд XM-ийн анирх шинэ хичээлд айгүй итгэвтэй бүр яг суугаад яг тэндээс яг заа бүх мэдээллүүдээ яг олоод яг өөрийнхөө нөгөө суурийг яг тэндээс бэлдэж явчихсан. Тэгэхээр ер нь бол яг XM-ийн сургалтууд бол айгүй гоё ордог. Тэгээд багш маань бас анир багш маань айгүй тийм гоё ойлгомжтой заадаг тийм. Ер нь бол тэндээс л яг мэдээлэл авдаг. Тэгээ одоо ч гэсэн тэгэл XM-ийн бүх суугуудтай ойрхон байдаг мэдээллүүдээ аваад явж байгаа. Тийштэй. Тэгэхээр хошол айгүй их мэдээлэл оруулж шүү дээ. Угаас XM дээр тий. 7 хоног болгоош. Тий. За тэгэхээр одоо би яг нөгөө арилжааныхын туршлагыг сонсож та хоёр маань бас партнер талаасаа бас гоё өөртөөхөө туршлага танилцуулаад одоо мэдээж ингээд өөртөөхөө community-г үүсгэсэн байгаа гэж би ойлгосон тий. Community нь яг ямар зорилготой байдаг юм болоо, ер нь юу хийдэг юм болоо тий ямар шиг ингээд үйл ажиллагаанууд явуулдаг юм бол тэрний хадлаар одоо мэдээлэл өгөөч. Манай community бол одоо эмэгтэйчүүдтэй зориулагдсан. Ер нь эмэгтэйчүүд ингээд эмэгтэйчүүдийн манлайллыг илүү хөгжүүлье гэдэг тийм эмэгтэйчүүд гэртээ суугаад хүүхдээ харж байгаа эмэгтэйчүүдэд маань ийм боломж байдаг шүү гэдгийг харуулах зорилготой үүсгэсэн бит хоёр үүсгээд удааг байгаа 26-нд үүсгэсэн. Тэгээд ер нь бол нэмэлт орлоготой бай гэртээ хүүхдээ хараа сууж байгаа хүмүүс маань ямарч боломж байна гэд завсар зай чөлөөгөөрөө одоо мөнгөний л одоо хүмүүс ингэж зөвгөл хөгжим сонсож байгаа оронд нэг ч гэсэн юм санхүүгийн мэдлэг олохоор юм хичээл юу үзээсэ гэд тэгээд хамгийн гол нь биднэрт тойрч одоо жишээ нь ингээл өөртөө ингээл ухаал өөртөө сонирхол ингэсэн байгаа даа шүү дээ тий тэгэнгүүт нь биднэрт нөгөө нэг боломжийн дөтлөөд ингээд мэдж байгаа одоо ингээд сурцсан байгаа энэ цаг үедээ ингээд мэдхгүй байгаа хүмүүстэй зааж өгье ингээд юуг нь товчилж өгье цаг хугацааг нь товчилж өгье гэдэг байдлаар эхлэн үүсгэн байгуулагдсан. Одоо л бид яг нөгөө Discord дээр яг үйл ажиллагаа эхлээд ингээ явж байна. Тийм Discord дээр явж байгаа. Тэгээ удахгүй тэгээ бас гоё гоё сургалтууд зарлнаа. Тэгээд эмэгтэйчүүдтэй хурж ажиллана. Ер нь сургалт нь 3 сарын 7-нд зарлагдах тийм эхний байдлаар зөв зарласан байгаа. Тийм тэгээд Мартин 8-нд зориулаад бит хоёр бэлэг барих. Тийм Мартин 8-нд зориулаад эмэгтэйчүүдтэй бэлэг барьж байна. Тийм санхүүгийн боловсрол олох гээд нэг талаар энэ чинь ерөөсөө санхүүгийн боловсрол мөнгөө яаж удирдах вэ? Яаж нэмэлт орлоготой болох вэ? Нэмэлт орлогоо яаж хадгалах вэ? Нэмэлт олсон орлогоороо юу төлөвлөж юу авах вэ гэд ингээд тэр болгоныг одоо өөрсдийнхөө туршлага дээрээс л одоо үндэслээд эмэгтэйчүүдтэй хэлж өгье гэсэн бодолтой байгаа. Тийм шүү дээ. Мэдээж санхүүгийн мэдлэг тэгээд хөрөнгө оруулалтын ур чадвар бол энэ дээр бүгдээр орж ирж байгаа тий. За тэгэхээр одоо ингээд та бүгд мэдээж өөрсдөндөө хөрөнгө оруулалтыг чинь гэр бүлдээж хөрөнгө оруулалтыг чинь одоо цаашдын та бүгд нь цаашдын мөрөөдлийн хөрөнгө оруулалт чинь юу вэ? Одоо тэгэл санхүүгийн хэрэгчлээнд хүрчих юм бол хүрчүүл тэгэл гоё ингээл аялал ингээл хүүхдүүдтэйгээ нөхөртөгөө тий аялал ингээл явж марна шүү дээ.
арилжаа бол ерөөсөө дэлхийн ханаас ч хийж болдог. Тийм болохоор Стелжинкон Оюкагийн айлдгээр аялал байж амирээ. Арилжаагаа игээл аялал байж амирээ. Би яхан нэмэлт миний сонирхож байгаа зүйл нь болохоор бас манай үсгчт маань ч гэсэн сонирхож байгаа байж магадгүй. Одоо ингээд арилжааг бол бас нөгөө өөрийнхөө боломжит цагаараа хийж болдог тийм давуу талтай тий. Тэгээд яг энэ ингээд таны амьдралд одоо нөлөөлж байсан үе байдгүй. Би болохоор нэг стори харж ирсэн, нэг залуу болохоор яг эмээ өвдчихсэн. Гэтэ арилжаа хийдэг болохоор бас яг ингээд эмийнхээ хажууд байгаад тий ингээд цаг хугацааг хамт өнгөрүүлээд энэ боломжийг олгож ирсэн ингээд нэг тийм стори харж ирсэн. Та хоёрт одоо ингээд энэ одоо бас мэдээж ингээд гоё уян хатан ингээд цагийн байдал хэрхэн нөлөөлдөг вэ тий. За манай хүн болохоор Азийн сешн дээр бол ордог гэж юм. Манай хүн ч гэсэн Азийн сешн дээр бас гэдэг оройгоор орж байгаа юм чи Нью-Йорк дээр бас орж байгаа бах тий. Тэгэхээр одоо яг энэ хэв маяг танд яг хэрхэн нөлөөлдөг вэ тий. Гоё давуу талууд нь юу байна? Өшөө цаашдаа ингээд харж байгаа боломжууд нь бас юу байна? Тэрний талаар хуваалцаач. Амьдралын хэв маягт одоо нөлөөлж байгаа гэхээсээ илүүтэйгээр яг нэг цаг зав зарим үедээ нэг ингээд хэрвээ үнэхээр юм чухал ажилтай байх юм бол тэр өдрүүдэд нэг харилцаа хийдэггүй. Тэгээд орхичдөг. Тэгээд угаасаа дөрөнд манай аюулч боломж бол үргэлж байж идэг. Боломжоо тэгээд мөнгө алдчихаар тэр боломжоо алдаад ингээд одоо амин чухал тий гэр бүл юу гэдэг тэрэндээ цагаа зарцуулах ёстой мэдээж. Гэхдээ зарим тохиолдолд цагаа зарцуулахгүй. Үнэхээр энэ одоо юу гэдэг саяны нэг алтны өсөлтийг бол бид нар бол ер нь алдах хэрэггүй л тийм хүмүүс шүү дээ тий. Тийм болохоор яг тэр үед мэдээ олвол жоохон уулаараад ингээд олон цаг магаар суух тохиолдлууд бас байсан. Тийм цаг үе бас байдаг. Гэтэ нэг тийм байнгын л ингээд зүгээр чөлөөт цагаараа ингээд мөнгө олоод идэг гэж юусоо ойлгож болохгүй. Тийм байдаг шүү. Ер нь арилжааныхаа арга барилыг олчих юм бол заавал ингээл бүтэн өдөржингөө ингээл арилжааны ард ингээл суугаад шаардлага байхгүй. Тэгэл яг л нөгөө ерөнхийдөө ингээ арилжаагаа араалаагаа ингээ ойлгоцсон байгаа л за нөгөө сэрүүлэг тавиас сануулцдаг. За яг тэднээс тэнд хүрч юм бол орноо гэд тэгээд заавал ингээл бүтэн өдөржингөө бас ингээд би ч юм хүүхдтэй болохоор хүүхдтэй цаг таваа зарцуулна ядаж эцэгтэй хүн тэг гэрийн ажлыг бас хийн. Тэгэхээр бас яг нөгөө цаг заваа бүгдийг зохицуулаад явдаг да. Одоо нэг яагаад одоо өглөөний сешнийг сонгож арилжаа хийдэг вэ? Миний зөв нөгөө Азийн цаг нь илүү бид нар ч нөгөө Азууд болохоор Азийн цаг нь илүү ээлтэй юм шиг санагддаг. Ягаад ч юм зүгээр би яг орой оролт хийхээр ерөнхийдөө алддаг байхгүй. Миний алдагдлын цаг нь ерөнхийдөө орой байгаад байдаг. Олсон цаг нь яг ингээд Аз дээр байдаг. Ер нь гол шалтгаан нь тийм дээ. Тэгээд бас ажилтаа болохоор тийм шүү дээ. Тийм. Бүтэн цаг ажилтаа шүү дээ. Тийм, бүтэн цаг ажилтаа шүү дээ. Тийм, ер нь аль яг миний хувьд ч гэсэн яг адилхан. Тэгэл хүүхдийн хажуугаар, ажлын хажуугаар тийм. Нөгөө бүтэн өдөр ажилтдаг учраас би ч өөрөө нэгтлэн мэрэгчлээ. Тэгээд нэгтлэнээс аяг туртай. Тэгээд бас хэрвээ бүр үнэхээр одоо про трейдер болчих юм бол ажиллаа. Бүтэн цагийн трейдер болно гэж. Бүтэн цагийн фул суудаг болно. Зөв. Та хоёр нь одоо ямар хэрэгслүүд дээр ер нь арилжж байна? Ер нь бол голд. Голд тий. Анх л угаасаа Насаар голд. Форексийг мэддэг цагаасаа голд дээр арилжчихсан. Ер нь өөр одоо хэрэгслүүдийг сонирхож үзэж байсан уу? Сэлвэрийг хардаг. Тэгэл амар уйдгартай тэд нар тий амар уйдгартай. голдынхаа хөдөлгөөнд бүрдгөөнд бассан. Зөв. Ер нь их трейдерүүд бас тийм байдаг баха. Гэхдээ мундаг трейдерүүд бол тийм бүхэл юу дээр ажилладаг л бахал та. Гэхдээ өдөржингөө л голж иртэж юм дөө тийм. За. Тэгэхээр бас нэг өөртөө гоё шинжилгээний арга барилын талаар жоохон мэдээлэл өгч өгөх манай үзэгчдэд. Миний хувьд бол ICT суртай. Тэгэл ер нь бол хөвчлэнсийн артаар арилж чаддаг. Тэгэл лааны бүтцээ бас гардаг. Би болохоор спорт рейс одоо цагнуудтайгаа уялдуудаа тэгээд спорт рейс хардаг. Тэгээд бас лааны бүтцүүдээ харж агаад тэгээл арилж байдаг. За тэгэхээр одоо ерөнхийдөө бол уян уучлаарай. За. Голд дээр бол яг
бас яг шинжилгээ хийхэд ер нь ингээд спорт ресл айгуу чухал юм шиг санагддаг. Тий бусад хослолууд дээр бол нэг үзэж байгааг болохоор нэг тэгж бүр амар бүр яг тийм гэж хэлэх яг боломжгүй л. Годгийн хөдөлгөөн чинь бүр минут тутамар хэмжигдэж идэг болохоор Тийм тий. Мэдээж одоо энэ зах зээл рүү тогтмол байнгын хөдөлгөөнтэй байдаг болохоор та тогтмол байнгын хөдөлгөөнтэй байдаг юм чинь бас та мэдээллүүдээ ер нь хаанаас авалж авдаг вэ? Одоо ингээл байнгын нөгөө геополитик тийм мэдээллүүд авч байгаа ба хэдэн засгийн холбогдлолтой. Тэгэхээр энэ мэдээллүүдээ ер нь бол хаанаас авч байна? Гадны сайтуудаас л. тийм. Тэгээ бас нөгөө манай нөгөө ихсэн Монголиа дээр ч бас ордог шүү дээ. Telegram group энэ төр тийм байна гэд тэр мэдээллүүдийг бас айгүйх авдаг. Тэгэл гадны сайтуудаас аваад өглөө бол юу ханшийн хөдөлгөөн юм нэг бол харахгүй унжина гэж бол байхгүй. Ханш хэд болсон байна. Доодрын ханшийг харахгүй өглөө гэж баг байхгүй. Тийм байгаа өглөөний ерөөсөө ч гэсэн орж хараад идэх. Өглөөний мэдээлэл бол ерөөсөө л тийм байдаг. Өглөө тэгэж эхлүүлээл тэгэл ажилдаа гардаг та. За тэгэхээр энэ болохоор энэ асуулт маань болохоор манай үзэгчдийн ер нь хамгийн дуртай асуулт байгаа. Та бүгдийн одоо энэ альжаа хийсэн цаг хугацаанд дундх хамгийн том алдагт болон хамгийн том авшиг нь хэд байсан бэ? Тэрийг хаалцж болох уу? Алдаглаа. Анх нөгөө арилжаа хийж ер нь бол арилжааг баг мэдхгүй байхдаа ер нь бол 14 саяг алдчихсан. Бүр шууд нөгөө хүн дагаж ороод тэгээд нөгөө өөрөө сигнал юм уу? тийм сигнал дагаж ороод тэгээд өөрөө нөгөө тэр баг спрейт мотынхаа учрагч олоогүй байж хаад шууд хүн дагаж ороод тэгэхээр бас нөгөө анх сурж байгаа ч юм уу тий анх одоо форексийг дөнгөж сонирхож байгаа хүмүүс маань бас тэгж хүмүүсийн сигнал битээ бас дагж ороорой тий мөнгө ол айгу алдсан шүү. Тэгэхээр яг өөрөө сураад мэдээлэл дараа тий яадаг анхан шатны мэдлэгтэй болсныхаа дараа баг мөнгөөр тий начиг тэгж их мөнгө гэж олдож ерөөсөө болохгүй шүү. 14 саяг бол нэг дор шууд алдчихсан. Би яг нэг дор алдчихсан мөнгө бол ер нь бол алдчихлээсэн л да. Гэхдээ нэг дор алдчихсан мөнгө нь $1000 нэг дор нэг удаа алдчихсан. Тэгээд олсон мөнгө гэх юм бол нэг дор олсон мөнгө мэдээний арилжаан дээр NFP гэд мэдээ гардаг шүү дээ. Тэр мэдээний арилжаан дээр хамгийн анх удаад нэг удаа 1800 болж исэн. Тэгээд дараагийнх нь хэдэн сар байсныг санахгүй байна. Тэн дээр 3400 хэдийг олж исэн. Тэр бол ерөөсөө 1 минут хүрэхгүй хугацаанд олж исэн мөнгөнүүд байхгүй. Тэгээд тэр $1000 хувьд бол өөрийнхөө нөгөө нэг ингээд одоо сэтгэл зүгээ ингээд дарж чадахгүй байдлаасаа болоод л алдчихсан. Тэр ихтэй туршлахгүй Жохон хөөрөө гэж. Одоо бол яг тийм хэмжээний мөнгийг алдах тийм одоо сэтгэл зүйн хувьд одоо тэгж тэнэглэхээргүй болсон байгаа. Тийм үү ялгаагүй. Айгуу сайн сураад, судлаад тэгсэн хойно арилжаа гэдэг зүйлийг сонирхорой гэж хэлмээр. Хүмүүс угаасаа тэгээд байдаг байхгүй. Наадхаа тэгээд заагаад өгчөөч, наадхаа тэгээд ингэчээч гэдэг. Тэр хүмүүс бол дараа нь өөрөө ингээ эрэл хайгуул хийж л мэдэж авахгүй бол шууд зүгээр ингээл заагаал болчдөг юм ерөөсөө Тийм шүү дээ. Энэ ч юунаас өөрийнхөө хэв маягийг олох шаардлагатай. Тэгээд нөгөө нэг алдаж болох хөрөнгөө зориулж тэр чин алдаж болох хөрөнгөөрөө л одоо ингээ арилжааг хийгэрээ гэж юм уу тий. Одоо энэ мөнгө байхгүй болчих юм бол тийм эрсдэлтэй зах зээл ахгүй. Тэгэхээр энэ мөнгө байхгүй болчих юм бол би цаашдаа яаж амьдрах вэ гэдгээ тооцоолж бодож ороорой. Мэдээж алдна гэж хүн бодохгүй л дээ. Гэхдээ амар маш эрсдэлтэй зүйл гэдгийг л айгуу сайн ойлгох хэрэгтэй. Тийм мөнгө олно гэж улаарахгүйгээр тий. Яг нөө суралцаад эхлээд ер нь бол яг нөө суралцах юундаа бол аюу цаг хугацаа зарцуулаараа тэгснийхаа дараа бол бас мөнгө олно. Тэгээд мундаг трейдерүүд ч хэдэн жил арилжаа яаж байгаа гэхээр л 8 жил 10 жил гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсээс суралцгаанд бол аюу цаг хугацаа зарцуулсан л байж тараа. Тэгэхээр бол бас нөгөө хүмүүсийн $100 оллоо, инглээ гэлээ гэсэн юм бас битгий хууртаад мөнгө тэр мөнгийг олохын тулд айгүй цаг хугацаа цаана зарцуулсан байдаг. Амар их эрэл хайгуулыг зарцуулсан байдаг. Стори үзээд ч юм уу тий.
тэр бол айгүй амархан харагдаж байгаа байхгүй юу. Зүгээр тэр хүмүүсийн зүгээр л амьдралын нэг хэв маяг нь байгаад байна шүү дээ. Гэтэл тэр нь нэгж амар итгээд ч юм уу. Тэрийг олохын тулд айгүй цаг хугацаа зориулсан байдаг шүү гэдэг айгүй тийм өнгөц хөнгөн байдлаар битээ хандаарай гэж хэлмээр. За ингээд бас туршлагаа хуваалцаа. Тэ өөртөө мэдлэг мэдээллийг хуваалцсан та бүхэнд бас баярлалаа. Тэгээд үзэгчтэй одоо бид нар одоо захиж хэлэх үг байна уу та хоёрт маань? Тэгээ сайн суралцаарай. Forex бол аюух боломжийг өгдөг. Тэгээ аюух одоо биднэрт бол битээрт бол нэмэлт орлогыг өгч байна. Битээр нэмэлт орлогоор хүүхдтэй зарцуулж байна те. Өөрсдөө бас ингээд сурч мэдэх зүйлүүдтэй бас ингээд тэр нэмэлт орлогоор бас ингээд зарцуулалт хийж байна те. Тэгээ цаашлаад бас ингээд том зорилгоод тавьцсан явж байгаа. Тэгэхээр суралцаарай, бас дахин суралцаарай. Тэгээд хэрвээ энэ зүйлүүдийг сурахыг хүсэж ивэл 3 сарын 7-нд болох манай арга хэмжээнд дээр зар явах үед нь бүртгүүлээд ороорой, ирээрээ гэж эмэгтэйчүүдэд барьмаар байна. Тийм эмэгтэйчүүдэд Мартин 8-ны бэлэг болгоод манай хоёр партнер маань маш том бэлэг барьж шүү. Энэ бол ирээдүйн хөрөнгө оруулалт тийм ээ. За ингээд та бүхэндээ өнөөдөр бас цаг гарган хүрэлцэн ирсэн манай подкастт оролцсонд бас баярлалаа. Тэгээд бас энэ дугаарыг ч гэсэн манай үзэгчд маань үзэж байгаад баярлалаа. Тэгээд 3 сарын 7-нд бүгдээрээ уулзцаая. Баярлалаа. За баярлалаа. Баяртай.